Сайн мэцхан уу, номын ертөнц клубын ахлагч Тэмэр юм байна. Өнөөдрийн байгаль экологийн тухай 50 номны маань подкастэнд номын ертөнц клубын дэд ахлагч Баттарч байна. За Баттарч хоёул өнөөдөр ямар номны талаар ярилцгаалаа? За миний өнөөдөр ярих гэж байгаа ном бол бидний багтаа их уншдаг гэсэн цувралын нэг буюу айгүй алдартай олж мэд цувралын ой мод гэсэн ном байна. Энэ цуврал нь одоо айгүй олон номтой. Тэгээд энэ номнуудын нэг болох ой мод гэсэн сэдвэр. Манай олж мэд цуврал маа ер нь өсвөр насны эсвэл бага насны хүүхдэд тэгээд сонирхолтой тань мэдхүү баримт хүрэх зорилготой цуврал ном байгаа. Тэгээд энэ номнуудын ой мод буюу манай байгаль экологийн 50 номтой холбогдсон нэг номыг авч уншсан. За тэгэхээр ерөнхийдөө бол энэ номнууд нь цуврал гэж байна те. Тэгвэл нэг тогтсон зохиолчтой юу? Зохиолч гэх юм цааш энэ нөгөө эрдэмтэд хоорондоо нийлж аваад гаргасан. Яг нэг тогтсон зохиолч байхгүй. Айгүй олон эрдэмтэд нийлж аваад гаргасан. Тэгээд айгүй бол бодвол нөгөө сэдв болгоноос хамаараад өөр эрдэмтэд номоо гаргасан гэж магадгүй. Тэгэхээр тэр зохиолчийн тал дээр хангалттай тайлбар өгч мэдэхгүй байна. Тэгээд гол санаа нь бол яг тэр зохиолчийн эрдэмтдийн гол санаа нь бол зүгээр л яг бага насны хүүхдүүдэд ингээд сонирхолтой тань мэдхүү баримт өгөх зорилготой тийм л цуврал ном байна. Тэгэхээр ерөнхийдөө бол гадаад номыг Монголд орчуулсан уу? Эсвэл угаасаа Монгол эрдэмтэд нийлж аваад бичсэн үү? Гадаад эрдэмтэд. Монгол орчуулсан ганц л юм байна. За тэгвэл хоёулаа өнөөдрийнхөө энэ номны товч агуулгыг ярилцгаая. Яг энэ ном дээр юу гардгийг те? За манай ном дээр бол ойлгомжтой ой модны талаар ярьдаг. Яг ой мод нь юунаас бүтдэг, яаж бүтдэг тэгээ бас ярьсан. Ой мод нь хүмүүс ямар ашигтай, ой мод яагаад чухал уу? Ой модыг хүмүүс яагаад сөрүүлээд байгаа вэ? Тэгээд яагаад тэгж болохгүй гэх мэт юм. Ер нь дандаа л ой модтой холбоотой. Тэгээд ой мод дотор юу болж идэг. Тэгээд ой мод нь хэд төрөлтэй байсан. Тиймэрхүү дандаа ой модтой холбоотой сонирхолтой тань мэдхүүн баримтууд байгаа. За тэгэхээр яг чиний хувьд хамгийн таалагдсан хэсэг эсвэл тийм шинээр олж мэдсэн мэдээлэл байна уу? За яг шинээр олж мэдсэн мэдээлэл баг байгаагүй. Угаасаа биолог дээр ер нь үзсэн юмнууд байгаа байсан. Энэ ном дээр дан ганц ой модны тухай бичсэн гадна бас дээрс нь ой мод яагаад тусдаад байгаа вэ? Хүмүүс ой модод ямар аюул учруулад байгаа вэ гэсэн тийм хэсэг оруулсан байсан. Тэр хэсэг аюул таалагдсан. Учир нь бага насны хүүхдүүд тэрийг уншаад манай ой мод ийм чухал тэгчээд хахад хүмүүс ингэж сэтгэхэд байгаа юм байна. Би ингэж болохгүй гэсэн тиймэрхүү ойлголт авахаар тэр хэсэг надад таалагдсан. Ер нь би тэр хэсгийг номон дээр яг байна гэж төсөөлөөг байсан болохоор тэр хэсэг надад аюул таалагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол манай өмнөх дугаарын оролцогч Ануу дарын модны нууцлаг амьдрал номон дээр гарснаар яг ой моднуудын бүх моднууд нь ингээд хоорондоо холбоотой яг ингээд хүний нийгэм шиг ажилладаг гэсэн. Тэгэхээр яг чиний уншсан ой мод гэдэг номон дээр яг ой моднуудын хоорондох харилцааг бас хэрхэн харуулсан байдаг вэ? Тийм моднууд холбоотой гэсэн яг тиймэрхүү тодорхой баримт байгаа. Харин моднууд яг яаж нүүдэг нэг тийм бас баримт байсан. Нүүдэг чих нь хаашаа зүгээр яаж үрждэг тэгээд яаж илүү их мод болдог тийм баримт гэсэн. Тийм болохоос моднууд хоорондоо бүгдээр холбоотой гэх тиймэрхүү юм бол яриад байгаа. Мэдээж яг хүүхдэд зориулсан юм болохоор илүү тийм хэрэгцээтэй мэдээллийг олох гэж зорьсон баг те. Хэрэгцээтэй бас сонирхолтой. Яг тэр моднууд хоорондоо бүгдээр холбоотой сонирхолтой ажиллах. Тэгэхээр Баттарч хоёул яг модны талаар ишүү олон баримт үзэгчтэйгээ хаалцъя л та. За модны талаар биш чинь ой мод гэж байгаа болохоос яг ой чин дан ганц модноос бүртэн гэсэн ойлголт. За ер нь ихэвчлэн мод л байгаа л та. Ер нь хүмүүс харахт үзэн жирийн мод байгаа гэсэн. Ой мод айгүй олон зүйлээс бүтдэг. За ой мод бүтгэхэд бол ойлгомжтой мод байна. Өвс сургамал байна. Савж байна, амьтад байна, бичил биетнүүд байна. Энэ бүх зүйл бүрдэж ой мод гэсэн ойлголт байсан. Тийм болохоос мод ганцаараа ялгаад ой мод гэсэн зүйл байхгүй. Гэтээ ер нь мод байгаа газар энэ саяны миний дурдсан амьтад заавал байгаа. Тэгэхээр ер нь олон хэмжээний мод байгаа газар тухайн амьтад байгаа. Тэгээд тухайн зүйлүүд нь бүгдээрээ нийлжиж ой мод болно гэж ойлгож байна. Тэгэхээр ерөөхдөө бол бусад зүйлс нь байхгүй зүгээр моднууд байх юм бол зүгээр яг моднууд л юм биш ч тийм. Яг моднууд л жишээлбэл одоо энэ цэцэрлэг төрөлөнд байгаа моднуудыг хараад ой мод гэж байж болохгүй зү. Чинь бичил амьтад байхгүй, шавж байгаа л хальтай ихтэй амьтдууд байхгүй. Яг энэ мод гэдэг зүйл ер нь хоорондоо төрөлттэй юу? Ер нь яг ямар хөө моднууд үйт юм бол ой мод нь бол өөрөө төрөл гэж байгаа. Ном дээр гарснаар бол ой мод нь 3 төрөлтэй. За саний л да навчид ой, шилмүүст ой, холимог ой гэсэн 3 төрөл байгаа. Тэгээд тус өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгээд яг модны хувьд бол сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол одоо манай хотод нэлээд байдаг. Одоо тийм том навчтай моднууд бол навчид модонд орно тийм. Тийм. Тэгээд бас юм сонсч ирсэн юм байна.
шилмөст мод ер нь хамгийн их хүчил төрөгчийг ялгаруулдаг гэсэн бас энэ үнэн үү? Тийм үнэн. За тэгэхээр Батөрж чи сая таалагдсан хэсгээр яг энэхүү ном нь хүүхдүүдэд яг модод ямар тийм аюул учраад байгаа талаар ярьсан тийм ээ. Тэгвэл хоёулаа яг энийг гоё илүү дэлгэрүүлээд үзэгчтэйгээ болтон. За нам дээр бол тэр модонд очирч буй аюул дээр бүр 2 бүлэг. Буруу санааг бол 2 бүлэг гаргасан байдаг. За ер нь бол миний хэлсэнчлэн энэ бол хүүхдүүд зориулсан ном. Хүүхдүүдийн бүр тархинд модонд аюул учруулж болохгүй гэсэн ойлголцуулахад бол тэгсэн юм шиг лээ. Тэгээд тэрэн дээр айгүй гүнзгий тайлбарласан байдаг. Мод усснаар ямар хор хөнөөлт байдаг вэ? Сайн миний хэлсэнчлэн мод нь айгүй олон зүйлээс бүрддэг. Тэр дунд амьтан байгаа. Мод усснаар амьтад амьдрах хэрэггүй болно. Бас дээрс нь мод нь бидэнд их хэмжээний хүчил төрөгч өгдөг. Мод байхгүй бол бидэд амьдрахгүй шүү дээ. Тэгээд мод их хэмжээгээр ус тавал бидэд хүчил төрөгчгүй болно. Амьсгалаагаар багасна. Бас дээрс нь байгалийн тэнцвэр алдагтан гэх мэтийн зүйлүүдийг айгүй нэрвчлэн тайлбарласан байсан. Ер нь бол нэлээд те хүүхдүүдэд зориулсан хүүхдүүдэд боловсрал олгохоор ном гэж ярьсан те. Тэгэхээр яг хүүхдүүд гэдэг нь яг хитээс хэдэн насны хүүхдүүд уншвал илүү зүгээр юм. Ер нь бол 1-ээс 2 дугаар ангиас эхлээл уншихад болохоор ер нь уншиж сураал тэгээд шууд уншаад эхэлчихэв. Ер нь уншиж сурж байхад нь туслаа. За арай үгүй маа арай хүнддэг юм байна. Ер нь 3-4 дугаар ангийн хүүхдүүд уншиж болохоор эсвэл бас дээрс нь эцсийнхнэр нь энэ номыг хөдөлж авчаад хүүхдүүдэд уншаад өгч олно шүү дээ тий. Хүүхдүүд нь уншиж чаддаг гэсэн эцсийнхнэр нь уншуулад энэ ном ийм юм байт юм байна. Энэ бас айгүй олон гой зурагтай. Тэр зурган дээр нь харуулжаад энэ ийм юмтай ингэж модонд эргээр нөлөөлт юм байна гэх мэтчлээ. Тиймэрхүү байдлаар харуулж олно. Тэгээд ер нь хүүхдүүд ч гэлгүй хэдүүлээ өсвөр насны хүүхдүүд бас дээрс нь томчууд ч хүртэл уншиж болохоор тийм ном. Ер нь бүх насныхан зориулсан л. Өнөөдрийн манд дугаарт хүрэлцэн гэж оролцсон Батөржтэй маш их баярлалаа. Энэхүү гайхалтай мод гэсэн номыг яг би бол өмнө бас мод гэдгийг зүгээр яг моднуудын хэлтэйм байх гэсэн яг үндэ мод гэдэг чинь яг бүхэл экосистемийг ярьдгийг бас би бас шинээр олж ивч мэдлээ. За энэхүү 50 дугаартай маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Манай байгаль экологийн тухай 51 подкаст энэ хүрээд өндөрлж байна. Энэ хүртэл хамт байсан үзэгч боллоо. Манай Номын ертөнц клубын подкастт оролцсон гишүүд бас дээрс нь өөр бус хүүхдүүдтэй аягүй их баярлалаа. Манай дараагийн 58 подкаст хүртэл баяртай.